би өнөөдөр өөрийнхөө дуртай өнөртөнгүүдийг танилцуулах чинь. Тэгээд зүйлэн бассанд дуртай охтод байх юм бол нааши суугаарай. За хамгийн ихний өнөртөө бас болохоор Машинагийн лав. Тэгээд энэ айгуу гоё тийм 100 болон хаврын улирал түрхэхэд бол айгуу гоё тийм зөөлөн жимслэг төрлийн өнөртөө бас цэцрүслэг. Ер нь бол толгой өвтөхөөргүй, ер нь хурц өнөр түрхдэг охтууд бол толгой нь өвдөд байдаг бол ерөөсөө тийм юм байхгүй. Энэ усыг түрхэд үзээрэй. Ер нь айхгүйгээр хөдөлтөй алтж болно. Гэтэ илүү надад тийм жоохон 18 таа юм шиг тий амар жоохон юм шиг санагдуулдаг. Тэгэхээр ер нь бол амар гоё тийм дэгдэж дэрмээр хаврын өдрөд түрхээд үзээрэй гэж хэлмээр байна. За дараагийн миний амар дуртай болохоор Kenzo-гийн Femme. Энэ бас цагаан гэсэн өнөртэй. Тэгээ бас толгой өвтөхгүй, маш зөөлхөн. Ер нь бол гэхдээ нэг цэцэглэг, жимслэг тийм өнөртэй бас биш, нялуун биш. Гэхдээ айгүй гоё зөөлөн вайбыг өгдөг. Одоо яг гоё хаврын өдөр, цоны өдөр ер нь надад ямар ч үед айгүй гоё тохиромжтой санагддаг. Энэ устаа ер нь бол хизээч хамаагүй түрхээд гарахад бол бэлэмдэг. За дараагийн ус болохоор YSL. Энэ миний хамгийн хурц өнөртэй ус. Би дутаагаас авч ирсэн. Тэгээд дотроо нь болохоор Intense гэдэг загвар нь. Тэгээд ер нь бол нэлээд нялуун. Тэгээд ер нь жоохон юм чихэрлэг өнөртэй гэх юм уу. Гэхдээ ямар ч тийм юу ахгүй. Толгойг маань бол өвтгдөггүй. Гэхдээ ганц цацаал гарахад яг болдог бас. Ер нь бол өнөр түгээлт айгуу сайн, тэгээ айгуу сайн барьдаг юм шиг санагддаг. Ер нь тийм жоохон luxury тий. Жоохон одоо яг нэг хүлэн авалт ч юм уу тий гоё үдшилэг. Илүү тийм luxury тийм зүйл төр ингээд төрөхөд явхад бол илүү гоё санагддаг байна. За дараагийн болохоор би Вьетнам дахтаа Garamar авч ирсэн. Delina гэдэг яган савтай ус гэдэг нь би гаргачих. Тэгээ тэр усны болохоор Garamar авч ирсэн. Маш гоё эмхтэлэг. Үнэхээр эмхтэлэг ус. Тийм амар зөөлхөнч биш, хурц биш. Угаасаа миний бүх уснууд хурц биш. Тэгээд ер нь бол аюу гоё тийм эмхтэлэг, цэцэглэг, нэг тийм гоё дэгдээл те. Гоё хүн палаж өмсөөл, гоё скүтэ готл өмсөөл явахтаа түрхэх ч юм уу, болцоонд явахтаа бас түрхэхэд аюу гоё ус шиг надад санагддаг. За миний дараагийн ус болохоор энэ усны дотроос хамгийн эрхэмсэг ус. Эмхтэлэг, эрхэмсэг яг л тийм гоё гүнжийн vibe те, хатан хааны vibe. Одоо юу гэмдэ ер нь аюу гоё. Бас зүгээр хараа ухаахад бол болно. Ядад бол ямар ч хүнд ер нь таалагдана гэж бодож байна бас. Ягаад гэвэл амар гоё. За дараагийн ус маань болохоор энэ ус дээрээс нь жоохон Coco Chanel хэрвээ өнөртөжсэн бол те ер нь Mademoiselle ер нь жоохон заар өнөртдөө шүү дээ те. Энэ бас баш тийм заар ингэсэг төрлийн үнэртэй. Гэтэ ер нь бол одоо зүгээр бэлгэнд авах ч юм уу харахуугаар авахд бол үнэхээр гоё ус. Эмхтэлэг байдлыг тодтогч өгнө бас амар эрхэмсэг болгоно. Ер нь бол ямар ч хүн зүрхээр үнэртэй ус шиг надад санагддаг. Нэг түрхээд явхад бол агийн миний хөөрхөн ус болохоор Katy Dolly ийм ус байна. Надад хоёр төрөл байгаа. Талентд явж байхдаа 7-Eleven-ээс авч ирсэн хоёрыг ерөөсөө түрхэг үнэртэй усгүй явчихсан байсан. Яг тэгвэл дандаа тэр үед дандаа том устай байсан. Энийг болохоор төрүүлээд авсан. Ер нь бол 7-Eleven бол зөндөө байдаг юм Katy Dolly-ийн талент нэг гоё юм дандаа ингээд тийм нэг удаагийн уурал өнгөлөгч, хацар өнгөлөгч тэ ийм жижиг үнэртэй бас нэг удаа эргэлэхгүй шүү дээ. Надад амар удаж байна. Миний хацар өнгөлөгчнүүд гэсэн амар удаж байгаа. Тэгээ уурал өнгөлөгч ер нь тийм крем, нарны тоос тийм юм савлцсан шахмал савлгаатай, шахмал биш ээ, савлцсан тийм жижиг савлгаатай зардаг байхгүй юу. Тэгээ аюу гоё амар санагддаг. Ер нь бол жуулч тэхэр очдог газар болохоор тэгдэм шиг надад санагдсан. Энэ болохоор надад аюу тийм гоё дэврүүн тэ хөнгөн мэдрэмж өгдөг. Ялангуяа яг нэг Паттайя явахдаа
Батайд байхдаа Америк түрхчихсэн. Америкч гэдэг тэнд байхдаа аваад би түрхсэн. Тэгээд аюу гой зөөлхөн эмэгтэй л уус бас толгой өгдөхгүй энэ төрлөн. Сая бас маань надад таалагдаад дараагаар нь би энэ улаан нэг нь авсан. Энэ болохоор илүү тийм жоохон хүчтэй. Илүү жоохон нөгөө түнээс арай strong юм уу тийм үнэтэй. Гэтэ ер нь бол дайггүй гарч орохдоо дүрхэх юм уу те. Ер нь бол байрах орхон сэргээч идэх. Ер нь бол үнэрээ гайгүй барьчтай юм л энэ кандидат болсмаа. За Өгнөдө Gucci-гийн өөр ус эдийн данжиж аваа явсан байна. Энэ Bloom гэдэг. Энэ яг запасыг би ясмаа. Бүр гаргачихгүй байна. Вьетнам явахдаа сая энийг авч яваад төрсөн. Ямар төрөхөд ч юм уу. Тэ бас мэдээж амар нялон биш. Тэжгүүс амар хүчтэй биш. Яг дунд зэрэг ус гэх юм уу? Миний хувьд л яг дунд. За би харуулах цэцэг гэнэ. Versace Bright Crystal. Энэ л уусаа баг хүн болгоны мэддэг ус хаа. Ер нь бол дандаа энэ бол go to ус те. Хашааж юунд шууд эргэлзэхгүй шууд ингэж байрал цацаал яарсан үедээ алиг цацхгүй энэ гэж бодохгүй. Тэгээд цацаад гарахад бол нэг тохиромжтой ус надад санагддаг. За надад энэ Girl-ны энэ жижиг харт шинцтэй юм дээр шүү дээ. Энэ болохоор манай ихч надад өгчээсэн баг зэрэг хорц. Яг миний бүр шууд сонгоод авахар бас биш. Гэтэ цаанаа нэг тийм гоё удах тусам хүнээр нэг дэжгүй болцдог. Ер нь бол тийм жижиг хар балуучтай ингээл цацаал гарахад бол савсаа. Тэ. Эго там тэгчин тэмтэггүйс шиг надад санагддаг. Ер нь бол Ariel Club орохтой ч юм уу цацаад гарахад бол гоё ус шүү хүмүүсээ. За Daisy-гийн дууссан ус байна. Дууссан бишээ би зүгээр санаандгүй хасчихсан харин. Энэ бол яг тийм зуны өдөр тэгээс гол найзтайгаа бранч гэдэг ч юм уу хотуудаараа уулзаа суух тэг ялдан мөнөртэй тийм ус байгаа. За ингээд дуслаа. Баяртай. Bye guys. Тамины видеог үзсэн баярлалаа. Тэгээ лайк, subscribe дараарай. Bye. Дараагийн видеогоор уулзцгаая.